Өнөөдөр ярьж байгаа дислепидеми гэдэг энэ сэдв бол хүмүүс ингээд бодохоор энэ нэг юм нарийн одоо эмчнэр мэддэг те эмчнэрийн ярьдаг зүйлс юм байна гэж ойлгох биш байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэхээр энэ дислепидеми гэдэг чинь бид нар нэг чимээгүй тахал гэж ярьдаг штэ те. Чимээгүй тахал одоо сахарын өвчин бол чимээгүй тахлын нэг бидний цаагаараа чимээгүй идж байгаа л одоо бүх судсууд ажиллахаагүй болоод дустгал өвчин шүү дээ. Энэ явж байгаа тийм үү? Яг тэрнтэй адилхан дислепидеми яг л тийм өвчин. Зүрх судасны анхаг өвчнийг үүсгэдэг дөрвөн гол өвчин зүйлийн нэг нь. Тийм ээ? Тэгэхээр бид нэр энэ зүйлсүүдийг эртхэн мэдэж аваад баг залуугаасаа өөрөө өөрийгөө анхаарад яг өнөөдөр та хэдэн ч настай бай. Яг өнөөдөр мэдээлэл авсан бол өнөөдрөөс эхлэх хэрэгтэй байхгүй. Өнөөдрөөс эхлээл өөрийнхөө төлөө идж байгаа хоолн дээр хийж байгаа дасгал хөдөлгөөн дээр амьдралынхаа хэв маягн дээр аливаа бухимдлыг хүлээж авч даван туулах чадвар дээр ажиллах хэрэгтэй л гэсэн. Ингэж чадах юмор бид нар яг л эрүүл урт наслах юм байна л гэдэг асуудал ярьж байгаа тийм.